Одоо бүгдээрээ ашуусын лицейн тестийн нэмэгтгэлийн 3 дугаар бүлэг рүү орж ирж байна. За 3 дугаар бүлэг рүү орж ирэхээр ямар сэдвүүд орж ирж байна вэ гэхээр химийн урвалын тэгштгэл. За нэгдүгüүрт нь те химийн урвалын тэгштгэлийг химийн урвалчийн дотроо хүмүүдээ хэдийн янз байдаг гэж бүгдээрээ үзсэн байгаа илээ. 4. Яг 4 янз гэж үзсэн байгаа тий. За тэр 4 нь юу юм лээ? Хаалгах, задрах, нэгдэх, солилцох. За ингээд нэгдэхтэй хоёр химийн элемент хоорондоо нийлвэл нэгднэ гэж байгаа. За нэг элемент нөгөөгөө нэгдлээс нь халж байх юм бол халагдах. За хоорондоо солилцох, задрах. За зүг байна. За энэ дөрвөн төрлийн урвалын тэгштгэл байна гэдгийг бол үзчихсэн. Тэгэхээр ингэнэ хүмүүдээ энэ урвалын тэгшгэлтэй холбоотой хичээлийг дахиж үзээд яах вэ тийм ээ? Нэг бол урвалын тэгшгэлийг бичиж чаддаг хүүхэд орж ирсэн байгаа. Аль эсвэл яах нь урвалын тэгшгэлийг левел 1 дээр үзчихсэн хүүхдүүд орж ирсэн байгаа. Тэгэхээр багш нь энэ урвалын тэгшгэлийг сэргээн сануулгах зорилгоор левел 1-ийн хичээлийг оруулчихъя. Тэгээд дасгал бас ажилуулна. Тэр дасгал дотроос энэ урвалын тэгшгэлүүдээс сэргээн санах зорилготой хүүхдүүд өөрсдөө сэргээн санах нэ. За өнөөдөр болохоор бүгдээрээ бодисын ангиллал гэдэг нэртэй хичээл үзнэ. За бодисын ангиллал гээ гарчгаа тавьчихъя. За органик бус бодисыг ерөнхийд нь 4 ангилнаа гэд үтсэн байгаа. Оксидоос эхлүүлээд ангилдаг гэд левел 1 дээр үтсэн. За тэгэхээр оксидоос хойш юу гэж ангилдаг юм бол. За нэг бол оксид. Хоёрдугаар хүчил, суур, давс. Яг зөв. Оксид, хүчил, суур, давс гэж ангилдаг юм байна. За одоо болохоор хүүхдүүдээ өнөөдрийн хичээл дээр юу үзэх юм бэ гэхээр оксид, хүчил, суур, давсыг цаашаа юу гэж ангилдаг юм бэ гэдэг талаар үзнэ. Өмнөх левел 1 дээр бол бодисыг органик бодисыг ингээд оксид, хүчил, суур, давс гэж 4 ангилж байна гэд үзсэн шүү дээ тий. Одоо бол энэ ангиллаа цааш нь гүнзгийрүүлээд үзэх нэ. За гүнзгийрүүлж үзэхээс өмнө хуучин мэдлэгээг сэргээ санджихыг оксид гэж ямар нэгэн химийн элемент заавал ямар элементтэй нэгдсэнийг хэлэх вэ? Хүчил төрөгчтэй. Яг заавал хүчил төрөгчтэй байгаа хэлнэ. За танай ангид нэг юм цэнхэр үстэй, цэнхэр палажтай хүчил төрөгч гэдэг нэртэй хүүхэд байдаг гэж төсөөлье те. Тэгвэл тэр хүчил төрөгчтэй найзлах юм бол тэгэл оксид гэдэг ангиллалд хамаарах нэ гэдээ ойлгочих нь. За хүчил дотор заавал байх ёстой химийн элемент нь юу вэ? Ус төрөгч. Араас нь за ус төрөгч юутай нэгддэг вүлээ? Хүчлийн үлдэгдлүүдтэй. Хүчлийн үлдэгдэл. Хүчлийн үлдэгдлүүдтэй нэгднэ. За оксид гэхээр ямар нэгэн химийн элемент хүчил төрөгчтэй нэгдсэнийг хэлж байна тий. Хүчил гэхээр ус төрөгч хүчлийн үлдэгдлүүдтэй нэгдсэнийг хэлж байна. Суур гэхээр заавал ямар элементээр эхлэх ёстой вэ? Суур металл бишээр эхэлж болох уу? Суур заавал металлаар эхэлдэг. Яг зөв. Заавал металлаар эхлээд араас нь ямар элемент орж ирэх вэ? Гидроксид буюу бүлэг орж ирдэг юм байна. За ингээд гидроксид бүлгээ зурчихъя. За гидроксид бүлгийг бид нэр ямар үстэй, ямар царайтай хүүхд болгож зураад байдаг вүлээ? Ингээд зураад явчих нь шүү дээ. Гидроксид чинь ямар нэлээд хүүхдүүд ээ? За улбар шор үстэй, улбар шор палажтай хүүхдээр бид дээрээ дүрслээд байдаг. Тэгээ үсээ ингээ хажуу талдаа боочсон. За тэгэхээр ямар нэгэн металлын араас OH бүлэг байгааг болохоор суур гэж хэлж байна. За давс гэхээр бас ямар элементээр эхлэх ёстой вэ? Металлаар. Яг зөв. Бас яг ижилхэн те металлаар эхлэх ёстой. Тэгээд юугаар төгсөж байгаа вэ? Хүчлийн үлдэгдлүүдээр. Яг үнэ. Хүчлийн үлдэгдлүүдээр төгсөж байна тий. Металлын араас хүчлийн үлдэгдэл орсныг хэлж байна гэд. За энэ дөрвөн ангиллыг бол бүгдээрээ левел 1 гэдэг хичээл дээр бол үзчихсэн.
За үзчихсэн нэг сэргээгээд тэмдэглээд авчихъя. Одоо эндээсээ цаашаа оксидыг юу гэж ангилдаг юм бэ те? Хүчтэйг юу гэж ангилах вэ? За суурийн ангилал, давсны ангилал гээд үзээд явах нь шүү дээ. За тэгэхээр хүүхдүүдээ энэ дөрвөн ангиллаас одоо бүгдээрээ хамгийн түрүүнд оксидын ангиллыг үүснэ. За оксидыг юу гэж гурван ангилдаг вүлээ? Урд нь бас нэг удаа үзэж байсан. Оксидын ангилал. За юуны өмнө хүүхдүүдээ оксидыг ингээд үндсэн хоёр ангилахдаа давс үүсгдэггүй гэж ангилдаг юм байна. Давс үүсгдэг оксид, давс үүсгдэггүй оксид гэх. За давс үүсгдэггүй оксид нь нэг нь угаарын хийгээ бүгдээрээ өмнө үзэж байсан. Нөгөөх нь болохоор ус байх нэ. За давс үүсгдэг оксидыг болохоор гурван ангилдаг байна. Юу гэж гурван ангилдаг юм бол? За хамгийн түрүүнд суурийн оксид гэж ангилнаа. Суурийн оксид. Дараагийнх нь хүчлийн оксид. Зөв. Гурав дахь нь болохоор амфотер оксид юм байна. Амфотер оксид. За тэгэхээр ийм хүүхдүүдээ одоо танай ангид байна шүү дээ. Эрэгтэй хүүхдүүд одоо 9 сарын 1-нд ирж байгаа эрэгтэй хүүхдүүд ерөөсөө дотроо хоёрхан төрлийн үсний засалттай гэж бодож. Нэг бол одоо ийм халимгтэй хажуу тишээгаа ийм халимг засалттай. Аль эсвэл спорт засал гэж хэлдэг шүү дээ. Ингээд үсэн жоохон юм босоо тий. Аль эсвэл ийм спорт засалтай. За үсээ халимгаар засуулсан хөвгүүд нь болохоор 1-3 валенттай металлууд. Үсээ спортоор засуулсан хөвгүүд нь болохоор 4-7 валенттай металлууд гэсэн үг. За ийм хоёр төрлийн эрэгтэй хүүхдүүд байна. За тэгээд нийт охтууд бол охтуудын үсний засалт бол олон янз байж болдог тийм. За тэгэхээр багш нь ингээд охтуудыг ерөнхийд нь ингээд дүрслээ биччихье. Ямар ч байж болох учраас ингээд энэ бол ингээд нийт охтууд металл бишүүд гэсэн үг тийм. За тэгэхээр энэний дараагаар өөр нэг элемент орж ирж байгаа нь ампутер. За тэгэхээр ингэнэ. За танай ангийн одоо энэ халимг үсний засалттай хөвгүүд юу яалаа? Хүчил төрөгчтэй найзлаа. За танай ангийн хүчил төрөгч бол ингээд ангийнхаа бүх хүүхдүүдтэй найзалдаг. Хөвгүүд байна уу, охтууд байна уу хамаагүй. Гэхдээ зөвхөн инертүүдтэй найзалж чадахгүй. Яагаад гэвэл инертүүд яах нь угаасаа гадаад давхраандаа 8 электронтой учраас бусад химийн элементтэй холбогддоггүй юм байна. За тэгэхээр энэ халимг үстэй 1-3 валенттай металлууд хүчил төрөгчтэй найзалж эхлэе. 1-3 валенттай металлууд хүчил төрөгчтэй найзалсныг болохоор суурийн оксид гэж нэрлэдэг юм байна. За хардаа энэ эрэгтэй хүүхэд нь болохоор 1-3 валенттай металл байна. Металл. За энэ 1-3 валенттай металл чинь энэ үсээ хоёр боочгсон охин чинь хэм блэ хүүхдүүдээ. Цэнхэр хувцастай. Ингэж үзэж байгаа лээ энэ хүүхдийг. Хүчил төрөгчтэй. Зөв хүчил төрөгч. За тэгэхээр 1-3 валенттай металл чинь хүчил төрөгчтэй найзалчих юм бол тэр бол ямар оксид юм бэ хэрэг? Суурийн оксид. Суурийн оксид гэж нэрлэдэг байгаа юм шүү дээ. За 4-7 валенттай металлууд одоо үсээ нөгөө халимг засалтаар засуулсан эрэгтэй хүүхдүүд байгаа шүү дээ. Тэр хүүхдүүд хүчил төрөгчтэй найзалж болох уу? Ийм боломж ер нь бий юу? Амьдрал дээр ч гэсэн. Болно тий. За энэ 4-7 валенттай металлууд хүчил төрөгчтэй найзалчих юм бол түүнийг хүчлийн оксид гэж нэрлэдэг байгаа юм. За тэгэхээр 4-7 валенттай ямар нэгэн металл байлаа тий. За тэр металл чинь манай хүчил төрөгчтэй найзууд боллоо. Тэхийн бол түүнийг хүчлийн оксид гэж нэрлэж байна. Хүчлийн оксид. За дараагийнх нь болохоор бүх металл биш элементүүд. За ингээд октодоор дүрсэлж байгаа шүү дээ тийм металл биш. Энэ бол ингээд бүх металл биш элементийн төлөөлөл. За ингээд ямар нэгэн металл биш элемент хүчил төрөгчтэй найзалж байх юм бол бас хүчлийн оксид.
За ийм байх юм бол бас ялгаагүй байх нь хүчлийн оксид гэж явдаг байх нэ. За хүчлийн оксид бол дотроо юм хоёр төрөл ах нь шүү дээ. За тэгэхээр багш нь энийг ингээд хүчлийн оксид гэдгүүг нь жоохон доошоо биччихье. За ингээ энэ хоёрын аль аль нь болохоор хүчлийн оксид юм байна. За тэгсэн чинь энэ ангид нэг ампутер элементүүд гэж байдаг тий ер нь үлэг системд ампутер элемент гэж байдаг штэ. Бид нар бол ингээд суурийн оксид, хүчлийн оксид хоёрыг бол хоорондоо маш сайн ялгаас урчих хэрэгтэй. Ампутер оксидууд гэхээр алюминий 2 O3 цинкум O гэд энэ хоёр оксид их хүчлэн байдаг. Давс үүсгэхгүй оксидууд гэхээр яах нь COH2O гэд мэдээд авчих нэ. Тэгэхээр энэ дотроос ингээд бидний хамгийн сайн ялгаж таньж сурах ёстой оксидууд болохоор суурийн оксид болон хүчлийн оксид байна. За тэгэхээр хүүхдүүдээ CO гэдэг ийм CO2 гэдэг оксид байлаа. CO2 энэ хүчлийн оксид уу, суурийн оксид уу? CO2. Багш нь энэ жишээ биччихье та нарыг зурж авч явах хооронд. С гэдэг чинь металл элемент үү, металл биш элемент үү? Нүрс дөрөвч. Металл биш. Металл биш элемент те. Нүрс дөрөвч бол нэг юм металл биш элемент байна. За металл биш элемент хүчил дөрөвчтэй нэгдчихлээ. Энэ тэгэхээр ямар оксид вэ? Хүчлээ. Зөв. Хүчлийн оксид. Хүчлийн оксидыг HO гэж товчилж болно шүү хүмүүстээ. HO гэдэг хүчлийн оксид гэж байгаа. За тэгвэл шүү дээ бид бүхний сайн мэдэх натрийн оксид. Натрий 2O гэдэг оксид байдаг да. За энэ одоо аль оксидэнд нь хамаарах вэ? Суурийн оксид. Зөв байна. Суурийн оксид. За суурийн оксид гэдгийг яаж мэдж байгаа вэ? Нэг валенттай. Яг зөв. Ингээд металл байгаа тийм металл нь нэг валенттай. Металл нь 1-ээс 3 валенттай байх юм бол суурийн оксид гэж нэрлэдэг байна. За ингээс ахын зураад авчих юм шүү. Суурийн оксидыг SO гэд тэмдэглэж байгаа хэ. За тэгэхээр одоогийн байдлаар бол металл бишийн оксид байх юм бол хүчлийн оксид 1-ээс 3 валенттай металлын оксид байх юм бол суурийн оксид гэж үзэж байна тий. Энэ ангиллыг мэдээд авчихад ер нь бол болох гээд байна гэсэн үг. За тэгээ 4-өөс 7 валенттай металлууд одоогоор нэг гарчихгүй байгаа. Ер нь ирээдүйд гарч ирэх юм бол одоо шин плюмбум гэдэг металл байдаг шүү дээ. Плюмбум гэдэг металл 4 валентаараа ороод плюмбум O2 боллоо гэж бодъё. Тэгвэл энэ юуны оксид вэ? Плюмбум бол өөрөө металл. Хүчил 4 валентаараа. Яг зөв хүчлийн оксид ахна шүү дээ. Одоо ийм 4 валенттай металл гэдэг чинь спорт засалтай ийм өстэй эрэхтэй хөхөд те тэр хөхөд ангийнхаа хүчил төрөгчтэй найзууд байлаа гэж бодъё. Тэгвэл тэрхүү группийг хүчлийн оксид гэж нэрлэх нэ те тэрхүү нэгдлийг. Групп биш тэрхүү нэгдлийг шүү. За тэгэхээр танай ангийн хүүхдүүд те за одоо ингээ 9 сарын 1 болж байгаа юм чи шинээр хүүхд шилжиж ирсэн гэ бодъё. Тэгэд шинэ шилжиж ирсэн хүүхдүүдтэй бүгд л очиод найзлаа штэ те инертээс бусдна. За тэгэхээр яах нь 1-ээс 3 валенттай металлууд тэр хүчил төрөгчтэй найзлах юм бол суурийн оксид. 4-өөс 7 валенттай металлууд тэр оксидтэй найзлах юм бол хүчил төрөгчтэй найзлах юм бол хүчлийн оксид. Ампутер элементүүд хүчил төрөгчтэй найзлвал ампутер оксид. За тэгээд металл биш элементүүд одоо танай ангийн охтууд мэдээж шинээр ирж байгаа тэр хүчил төрөгчдийн охинтой найзууд байж болно шүү дээ. Болно шүү дээ. Ер нь найзууд болно шүү дээ, тийм ээ. Тэгэхээр түүнийг болохоор хүчлийн оксид гэж хэлээд байна. За энэ зургийг л зураад авчихад ерөнхийдөө болчих байхаа гэж бодож байна. За яг level 1 сургалтыг төгссөн хүүхдүүд бол level 1 дээр энэ хичээлийг үзэж байсан. Тэгэхээр сэргээгээд нэг удаа зураад авчих нэ. За шууд шалгалт өгж орж ирсэн хүүхдүүд бол энэ хичээлийг үзэж байгаагүй. Тэгэхээр зураад тэмдэглээд авчих юм шүү. Бас ялгаагүй. Төрөгч. Яг зөв хүчил төрөгч. Тэр хүүхдүүдээ оксид гэдэг бодис чинь бол заавал хүчил төрөгчтэй байх хэрэгтэй тий. Тэгэхээр ийм байвал натрий 2CO3 гэвэл оксид мөн үү?
уулын хүчтэй байгаад байна. Давс. Давс тий. За оксид гэхээр хүүхдүүдээ ямар энэ одоо тий аль нь хүчтэй байгаад байна шүү дээ. Тэгэхээр алийг нь оксид гэж таниад нөгөөг нь яаж давс гэдгийг таниад байгаа юм. Энэ бол давс, энэ бол оксид гэж таниад байна. Яаж? Нөгөө CO3 гээд карбонат хүчлийн үлдэгдэл орсон байгаа болох. Яг үнэ. Энэ CO3 чинь дан ганц оксид биш ээ тий. Энэ бол ингээд CO3 гэдэг хүчлийн үлдэгдэл байна. Энэ CO3 байгаас ийм оксид гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр ямар нэгэн химийн элемент тэр нь одоо металл байна уу, металл биш байна уу хамаагүй хүчил төрөгчтэй хоёулахна байх юм бол оксид. Ямар нэгэн химийн элемент хүчил төрөгчтэй хоёулаа нийлээд нэгдэл үүсгэж явах юм бол тэр бол оксид тий. Харин тэр хүчил төрөгч нь хүчлийн үлдэгдэл дотор ороод ирчихсэн. Өөрөөр хэлбэл нүрс төрөгчгээ өөр нэг элементээс ороод ирж штэ. Одоо энд бол ингээ хоёулахна биш гуруулаа болцсон байгаас ийм гуруулаа болцсон байхад нь хүчил төрөгч орж ирж явах юм бол тэр оксид биш ээ тий. Энэ CO3 гэдэг чинь ер нь бол хүчил төрөгч биш штэ. Энэ бол ингээд карбонат гэдэг хүчлийн үлдэгдэл байна. Дан хүчил төрөгч байж ээж оксид гэдэг зүйлийг үүсгдэг байх нь ямар нэгэн химийн элемент хүчил төрөгчтэй хоёулахна байж ээж оксид. Одоо ингээ гуруулаа дөрүүлээ ингээд олон элементүүд ороод ирэх юм бол оксид гэсэн үг биш юм байна. За тэрний дараагаар бүгдээрээ суурийн ангиллыг үзье. Суур. За суурийг юу гэж хоёр ангилдаг юм бэ гэхээр нэгдүгüрт нь шүлт гэдэг ангиллал гарч ирдэг. Шүлт. Та нар одоо зөндөө сонсч ирсэн байх. Натрийн шүлт, калийн шүлт, литийн шүлт, кальцийн шүлт гэх мэт. Аль эсвэл зүгээр л суур гэж хэлж болдог. За тэгэхээр шүлт гэж яг юуг хэлээд байгаа юм бэ гэхээр одоо ингээд усан дотор хийхээр уусчихдаг тэр бодисыг суур шүлт гэж хэлээд байгаа байхгүй юу? За давсыг бид нар усан дотор хийхээр уусдаг лөө. Давс. Уусдаг. Яг давс шиг усан дотор уусчихдаг одоо тий сууруудыг шүлт гэж нэрлэдэг юм байна. Энд болохоор 1-ийн А бүлгийн элементүүдийн гидроксидууд. За 2-ийн А бүлгийн элементүүдийн гидроксидууд. Тэгээд үүний дараагаар аммонийн гидроксид NH4OH гэдэг бодис орж ирнэ. За тэгэхээр яг нь 1-ийн А-гийн гидроксид гэж юм тий. Дараа нь 2-ийн А-гийн гидроксид. Гэтэ бериллийн магний 2 бол ордоггүй. Бериллийн орж ирэхгүй, магний орж ирэхгүй 2 А-гаас. За одоо бүгдээрээ жишээг нь бичнэ. Тэгээд NH4OH ингэж орж ирдэг байна. За энэ талаар бол бүгдээрээ дахиж дэлгэрүүлж үзнэ. Ямар ч гэсэн 1-ийн А бүлгийн металлын гидроксидууд, 2-ийн А бүлгийн металлын гидроксидууд, за тэгээд NH4OH байх юм бол тэдгээрийг шүлт гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл усан дотор хийхээр уусчихдаа гэсэн үг. За тэгээд суур гэдэг чинь угаасаа бүгдээрээ нэг юм OH гэдэг бүлэг агуулдаг байгаа шүү дээ. За усанд уусахгүй байх юм бол нэг онцгой өөр нэр байхгүй тий. Усанд уусдаггүй байх юм бол суурил гэд нэрлэгддэг байна. Өөрөөр хэлбэл хүмүүс одоо бүр ингээ спортын онцгой авьяастай тэр чиглэлээрээ дагнаад сайн байх юм бол тамирчин гэж хэлж байгаа тий. Зүгээр ингээ хүн байх юм бол тэг хүнлэгээ явчихдаг үстэй тий. Өөрөөр хэлбэл хүмүүсийг спортоор хичээлдэг байдлаар нь тамирчин болон энгийн хүн гэж хоёр ангилна гэдэг шиг суурийг болохоор яах нь усанд уусах байдлаар нь шүлт эсвэл суур гэж ангилж байна. За энгийн суур хэрэг усанд уусахгүй. Усанд уусахгүй сууруудын жишээ бол Perum OH 3 дахин. Perum OH 3 дахин гэж бол төмрийн зэвийг хэлж байна. За төмрийн зэв байж болж байна. За хөнгөн цагаан гадаргуутай элементүүд ингээд тодорхой хугацааны дараа ингээд нэг юм бүрсгэр болчихсон байдаг. Түүнийг хөнгөн цагааны гидроксид гэж хэлдэг гэх мэт. Одоо өөрөөр хэлбэл яг нь энэ дээр байгаа 1-ийн А-гийн гидроксид, 2-ийн А-гийн гидроксид тэгээд алюминий NH4OH-аас бусдуулна болохоор бүгдээрээ усанд уусдаггүй суур болж таардаг юм байна. За энэ хэсгийг хүүхдүүд бол одоо ингээд тэмдэглээд авчихаа. За ямар ч үсэн одоо ингээ бүгдээрээ суурийг дотор нь шүлт болон суур гэж хоёр ангилд юм аа гэдгийг мэдчихлээ шүү дээ. Тэгэхээр шүлт гэж яг юу хэлээд байгаа юм бэ гэдгийг бол сайн мэдж авмаар байна тий шүлт. За 1-ийн А бүлэгт ямар металлууд байдаг юм бэ гэхээрээ за хамгийн ихэнд бол мэдээж литий байгаа. За тэрний дараагаар натрий байгаа. За тэгээ кали,
За бидний үзээгүй байгаа рубиди гэдэг элемент байна. Цези гэдэг элемент байна. За тэгээд франци гэдэг элемент байна. Ингээ нэгэн А бол тийм 6 элемент байд юм биш үү? Металлуудаас. За 2-ын А бүлэгт байдаг металлууд болохоор берилли, магний, кальци, стронци, барий, радий гэдэг ийм элементүүд бол байна. За тэгээд энэ 1-ийн А бүлгийн гидроксидууд за энэ литий OH, натрий OH, калий OH, рубиди OH, цези OH, франци OH тий. 2-ын А бүлгийн гидроксидууд болохоор кальци OH 2 дахин болж таарна шүү дээ. Кальци чинь өөрөө 2 валенцтай, OH чинь 1 валенцтай. Ингээд стронци OH 2 дахин, барий OH 2 дахин, радий OH 2 дахин гэх мэттэй. Одоо ингээд 2-ын доор ирнэ. За энэ 2-ын А-гийн 6 металл байдаг А-аас эхний берилли болон магнигийн гидроксидууд яах нь усанд уусаж чаддаггүй юм байна. Шүлт гэдэг чинь усанд уусдаг байх одоо ёстой шүү дээ. Усан дотор хийхээр тэр бодис маань уусаад өгдөг байх хэвээр. Тэгэхээр бериллийн гидроксид, магний гидроксид усанд хийхээр уусдаггүй шинж чанартай. Тэгэхээр шүлт биш ээ тий. Тэгэхээр энэ 1-ийн А бүлгийн 1 2 3 4 5 6 элемент 2-ын А бүлгийн энэ 7 8 9 10 гээд олчихъя. 4 элемент байгааз. За тэгээд 11-дүгээрх нь болохоор энэ аммонийн гидроксид NH4OH. Энэ NH4-ыг болохоор хүүхдүүдээ аммонийн катион гэж үздэг байхгүй юу? Аммонийн катион. Катион гэдэг чинь орчлон хорвоо дэлхий дээр гав ганцаараа оршин тогтнож чадах уу? Чадахгүй тий. Ямар нэгэн химийн одоо хэсэгтэй нэг элементтэй анионтой холбогдсон байгаа хэлдэг ээ. За аммонийн гидроксид гэдэг юм бодис байна. Аммонийн гидроксид болохоор яах нь усан дотор уусдаг суур юм байна. Суур гэдгийг нь яаж мэдээд байгаа юм бэ гэхээр OH бүлгийг өөртөө агуулсан болохоор нь суур гэж үздэг ээ тий. За тэгэхээр энэ 11 ширхэг суурийг усан дотор хийх юм бол уусчихдаг. Ийм болохоор энэ 11-ийг шүлт гэж нэрлэдэг. Дэлхий дээр 11 ширхэг шүлт байд юм байна. За тэгээд OH агуулсан энэ 11-ээс бусд нь бүгдээрээ суур гэсэн үг. Усанд хийхээр уусдаггүй. Усанд хийхээр уусдаггүй гэж яг юу яриад байгаа юм бэ гэхээр бид нар хүмүүсээ ингээд зэвийг усан дотор хийгээ хутгахаар шууд ингээ уусчихдаг билүү эсвэл жоохон байж байгаа тунаад доор нь үлдчихдэг билүү? Зэвийг усан дотор хийж хутгах үзэж исэн хүүхдээ нөө. Жохон байж байгаа тунчдаг. Яг зөв жоохон байж байгаа тунчтай шүү дээ тий. Тэгэхээр тэрийг бол усанд уусахгүй байна гэж тэрийг хэлээд байгаа юм. За энэ перум OH 3 дахин гэдэг чинь болохоор яг нь төмрийн зэв. Энэ төмрийн зэв нь болохоор энэ 11 дотор багтахгүй байгааз тэгэхээр яг нь усанд уусдаггүй суур гэсэн үг. Усанд уусдаггүй. За усанд уусдаггүй байх юм бол нэг тийм онцгой ангиллалгүй тий. Зүгээр суур. За усанд уусдаг байх юм бол шүлт гэж нэрлэнэ. За өөрөөр хэлбэл спортын чиглэлээр дагнаад явчихсан тий маш сайн одоо бэлтгэгдсэн хүнийг бол тамирчин гэж хэлж байгаа юм тий. Зүгээр хүн байх юм бол хүн гэж хэлдэг тий. Хүний тэгэхээр спортоор хичээллэх байдлаар нь хоёр ангилнаа. Нэг бол тамирчин, нэг бол хүн. Яг тэрэн шиг яг нь суурийг дотор нь хоёр ангилж байна. Нэг бол шүлт эсвэл суур. Тэр шүлт гэдэг бол суур. Гэхдээ ямар одоо онцлогтой суур илээ хөхтөө тий. Шүлт гэдэг чинь Усанд уусдаг. Дуустдаг. усанд уусдаг тий. Зүгээр энгийн суурууд болохоор яагаад байгаа юм? Усанд уустдаггүй. Тий усанд уусдаггүй маань. За яг зөв. Тэгэхээр шүлт бол суур гэхдээ усанд уусдаг суур. Усанд гэдэг багш нь энэ дөр буруучсан. Уусдаг суур тий. Уусдаг гэдгийг устдаг гэж бичсэн байх юм. Уусдаг гэж зөв бичиж явах юм шүү. Юунд уусдаг юм бэ гэхээр усанд уусдаг тий. Усанд уусдаг юм уу? Усанд уусдаггүй юм уу? Спортоор хичээллээд бүр яг ингээ мэргэжлийн хэмжээнд хүрсэн юм уу? Эсвэл яах нь үгүй юм уу гэдэг шиг тий. За энэ хэсгийгээ тэмдэглээд авчих хүүхдүүд мэн. Хэрэг болно. Энэ 11 шүлтийг ер нь бол ингээд ажилласаар байгаа цээжлээд тогтоогдчихдаг
Одоо нэг ийм үгнүүд орж ирээд байдаг байхгүй юу? За ингээд наатрийн шүлтийг хүчилтэй уруулд оруулжээ гэд. Наатрийн шүлт гэхээр одоо ямар бодис байд юм бол наатрийн шүлт. Натрий OH. Натрийн OH. Тэгэхээр яг нь натрийн гидроксид ичилхийгээ гидроксидын оронд шүлт гэдэг үг оруулаад ирж байгаа юм шүү дээ. Тэг хүмүүстээ шүлтүүдийн одоо нэг онцлог шинж чанар нь бүр туйлын түлэмтгий. Натрийн усанд орохороо яаж одоо орч манаргадаг вүлээ те? Маш одоо идэвхтэй усанд ордог, устай уруулд ордог. Тэгэхээр яг нь устай уруулд ордог юм металлууд маань маш идэмхий зүйлийг бий болгодог. Идэмхий металл гэж одоо ямар металлыг хэлэх вэ? Жишээ нь одоо идэмхий натрий гэж ямар утгатай үг юм бол хүүхдүүдээ та нар юу гэж бодож байна? Химд идэмхий гэдэг үг ямар утгаар орд юм бол? Маш идэвхтэй. Маш идэвхтэй. Альва зүйл дээр тусах юм бол ер нь тэгээд шатаагаа ичиж мэдхээр те. Гар дээр тусвал гарыг шууд түлнэ. Ширээн дээр тусах юм бол ширээг бол цоолно. Тэгэхээр яг нь идэмхий натрий гэж бас натрий OH-ыг хэлж байна. За тэгэхээр энэ гидроксид гэдэг үг маань өөр үгээр орж иж болдог. Идэмхий натрийн шүлт гэж явах юм бол натрий OH-ыг хэлж байна. Идэмхий натрий гэж явах юм бол бас натрий OH-ыг хэлж байна. За идэмхий калий гэвэл том юм ямар ахаа хүүхдүүдээ идэмхий калий. Калий OH. Идэмхий калий гэх юм бол калий OH байт юм байна. За тэгвэл шүү дээ те калийн шүлт гэвэл калийн шүлтийн том юм. Адилхан калий OH. Тэгэхээр калийн гидроксид, калийн шүлт, идэмхий калий гэх мэтэр юм олон янзаар нэрлэдэг ажээ. Одоо нэг хүнийхтэй одоо нэг баярмаа гэдэг хүн байх юм бол ангийнхан багийг гэж дуудаад, гэрийнхэн бөмбөлөө гэж дуудаад яг жинхэнэ нэр нь бол баярмаа ингээ гурван нэртэй байгааз яг тэр шиг. Яг жинхэнэ нэр нь калийн гидроксид. Тэгээд яг нь калийн шүлт, идэмхий калий гээд өөрөөс дуудаж болдог байх нэ. За хоёр дахь зүйлээр авахгүй юм уу? 3 дахь өдөр орно шүү дээ. 2 дахь дөрөвдөд орохгүй. 1 дахь 3 дахь 5 дахьд орох юм шүү. За дараагийнх нь болохоор хүүхдүүдийн хүчил гэдэг ангилал байна. За хүчил нь болохоор дотроо хідэн төрөлтэй байдаг. За нэгдүгürt хүчил төрөгчтэй хүчил гэж хэлж байгаа. За хүчил төрөгчтэй хүчил гэхээр угаасаа ямар элемент агуулсан хүчлийг хэлээд байна? Хүчил төрөгч. Хүчил төрөгч. За ямар нэгэн ийм одоо тий ус төрөгчөөр ихэлсэн хүчил маань заавал хүчил төрөгчийг агуулсан байх ёстой байна. За хүчил төрөгчтэй хүчлийг цаашаа дахиад 3 ангилдаг. 1 суурьт. 2 суурьт. 3 суурьт. Тэгэхээр хүчил дээр одоо 1 суурьт, 2 суурьт, 3 суурьт гэдэг үг орж ирж байгаа юм бол яг нь арай ондоо утгатай. За H хлор, H йод, H бром гэх мэт байх юм бол 1 суурьт хүчил H бром дурч юм уу те. За ийм байх юм бол 1 суурьт. За H2O. За уучлаарай хүүхдүүдээ 1 суурьт хүчил дээр хүчил төрөгчтэй байх ёстой шүү дээ. Хүчил төрөгчтэй хүчлийг биш байгаа. За та нарын мэдэх нэг ширхэг ус төрөгч агуулсан хүчил төрөгчтэй хүчил юу байж болж байна? Нэг ширхэг ус төрөгч агуулсан тэг хүчил төрөгчтэй ийм ч юм уу те HNO3. За H2CO3. Зөв H2CO3 сайн байна. За 3 суурьтай хэрэгтүүдээ H3PO4 орд юм байна л та. За тэгэхээр хардаа 1 суурьтай, 2 суурьтай, 3 суурьтай хүчлөө тэгэхээр яг юугаар нь тэр суурийг нь тодорхойлоод байна? Ус төрөгч. Төрөгч нь тий яг хэдэн ширхэг байгаа юм те. Яг зөв. За хүчил төрөгчтэй хүчлийг бол ингээд 1 суурьт, 2 суурьт, 3 суурьт хүчил төрөгчтэй хүчил гээд ангилждаг юм байна. За нэг нь хүчил төрөгчтэй хүчил юм чинь нөгөө нь мэдээж хүчил төрөгчгүй хүчил байж таарна да. За хүчил төрөгчгүй хүчилөө дотроо 2 янз байна. За 1 суурьт багш нь сая бичсэн шүү дээ тий. H хлор, H бром, H йод, H потор гэх мэт. Ингээд
нэг л ширхэг ус төрөгчийг агуулсан. 2 суурьт гэхээрээ хэдэн ус төрөгч агуулсан байж тарах уу? Аш Хоёр. 2 S. Яг зөв. 2 ширхэг ингээд ус төрөгч агуулчихсан тий. Иймэрхүү хүчлүүд байд юм байна. За хүчлийн ангилал гэвэл ингээд л боллоо. Тэр хүүхдүүдийг хамгийн их төөрүүлдэг зүйл нь юу юм бэхээр энэ нэг суурьт 2 суурьт гэдэг үг хүүхдүүдийг маш их төөрүүлээд байдаг. Суурьт гингүүд хүүхдүүд угаа суур гэдэг химийн бодисыг бодоо явчихдаг байхгүй юу? Эн чинь болохоор суурьт гэдэг арай ондоо үг байгаас тий. Жишээ нь одоо яах нь нэг суурьт хүчил төрөгчтэй хүчил гээд ингэж оруулж ирж өглөө гэж үү. Хүчил төрөгчтэй хүчил. Тэгэхээр энэ бодис бол хүчил гэдэг нь ойлгомжтой болж байгаас нэг суурьт гэдгийг зүгээр л тодтогч өгж байгаа хэсэг байна. За тодтогч өгж байна. За тэгэхээр үүнийг HNO3 гэж бичдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар бичих нь шүү дээ. Нэг суурьтай гэдэг нэг ус төрөгч агуулсан хүчил төрөгчтэй хүчил байна гэх мэтэр. За нэг ийм хүчил байлаа гэж бодох хөтөө H манган O4 гэдэг хүчил байлаа. Энэ одоо энэ ангиллын дагуу ямар хүчил болж таарах вэ? H манган O4 Хүчил төрөгчтэй хүчил. Хүчил төрөгчтэй хэдэн суурьтай вэ? Нэг суурьт. Яг зөв. Нэг суурьт хүчил төрөгчтэй хүчил авах нь шүү дээ бас. Иймэрхүү маягаар ингээд хүчлийг ангилаад явдаг гэсэн. Нэг суурьт хүчил төрөгчтэй хүчил гээд бичих нэ тий. Хүчил төрөгчтэй хүчил. За бид бүхний мэдих ходоодны хүчил, хоол боловсруулахад оролцдог давсны хүчил. Энэ маань ямар хүчил вэ? Хэдэн суурьтай? Хүчил төрөгчгүй хүчил нэг суурьт. Яг зөв. Нэг суурьт хүчил төрөгчгүй хүчил. Хүчил дээр бол гайгүй байгаа хүүхдүүдээ ус төрөгчний хэдэн ширхэг байгаа тэрийг нь тоолж байгаа л төдний суурьтай гэж хэлчихнэ шүү дээ. Нэг суурьт хүчил төрөгчгүй хүчил гэсэн тийм. Хүчил төрөгчгүй хүчил. За нэг иймэрхүү маягаар хийгээд явах нэ. За энэ бол ингээд хүчлийн ангилал болчихлоо. За хүүхдүүдийн дэвтэр дээрээ сайхан тэмдэглээд авчих юм шүү. За рекордын дотроо бас нэг оруулчихъя. За гэрийн даалгаварт болохоор багш нь ингээд давсны ангиллал өгж гин те видео оруулж байгаа. Нэг 2-3 минутын видео байгаа. Давсны ангиллал хэсэг нь тэрийг тэмдэглээд за тэгээд урвалын тэгштгэл бүх төрлийн урвалын тэгшгэлийг хэрхэн яаж бичдэг юм бэ гэсэн видео оруулж өгнө. 4 төрлийн урвалын тэгштгэл байдаг шүү дээ. Дөрвөлнгийн ингээд тус тусад нь хичээлүүд байгаа. Тэр 4 төрлийн урвалын тэгшгэлийг яаж бичдгийгаа нэг сэргийн санаад ороод ирэх юм шүү. Урвалын тэгштгэл гэсэн хичээлийг дэвтэр дээр бичиж авахгүй байж болно. Зүгээр ингээ үзээд урвалын тэгшгэлийг чинь нэрээ ингэж бичдэг шүү гэж сэргийн санаад ороод ирээрээ. 3 дахь өдөр урвалын тэгштгэл бичүүлнэ. За өнөөдрийн хичээл нь ингээд л боллоо хүүхдүүдээ. Багш хүүхдүүдийнхаа бүртгээд авчихлаа. За тэгээ хичээлийнхаа тэмдэглэлийг нь давсны ангиллаа биччихэд багш руугаа явуулаарай. За баяр тагшаа.